Нийгмийн альч салбарыг хөгжөхөд түлхэц болдог нэг гол хүч бол дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүйн салбар юм а. Энэ салбарт ажиллаж олон нийтэд үнэн үгийг шүүмж болгон хүргэдэг сэтгүүлчдийн хувьд байгаль орчноо хамгаалах тал дээр сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж бүтээлээ хийх болжээ. Харин өнөөдрийн байдлаар дээд доодгүй анхаарлаа хандуулгуулсан уул уурхайн салбарт хурж ажиллах нь ховор байдаг байна. За иймд энэ салбарт хурж ажиллах олон нийтэд уул уурхайн чиглэлээр мэдээлэл болон шүүмж бүтээлүүдийг түлхүү хүргэх орон зай байна гэдгийг харуулсан шинэ бүтээл нээлттэйлээ. Бид бол уул уурхай юу гэж ойлгодог вэхээр ашиг олно, ашигт малтмалыг гаргаж ирнэ, гадагшлан гаргана, түүнийгээ зарсаар их хөрөнгө мөнгө хоримтлал болно гэдэг нэг талаас их харж байгаа гэдгийг бол сэтгүүлчдийн бүтээлд бол харагдсан байна. Тэгэхээр энэ бол уул уурхай энэ номны хамгийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр энэ ном бол нөхөн сэргийлт гэж юу вэ? Нэгэнт ашиглагдаад дууссан тийм ээ тэр дараа нь ашигласан бид ашигаа олцсон тэр уул уурхайгаа хэрхэн хаах вэ? Уул уурхайг нээдийн адил хаадаг байдаг. За энэ хаалт гэдэг бол дэлхийн жижигт нийцсэн стандарттай өөрийн гэсэн ойлголт болохыг энэ ном дээр олон сэтгүүлчдийн бүтээлд бол дурддагдсан байгаа. Уншигч олонний хүртэл болж байгаа жишг болох уу, жишээ байх уу гэсэн энэ хуурам бүтээл нь уул уурхайн сэтгүүл зүйн шүүмжүүдийн хувьд хоёр дахь бүтээл болон гарч байгаа юм байна. Бүтээлийг нэгтгэн гаргасан ногоон сэтгүүлч төрийн бас байгууллага нь олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн үйлсийг олон нийтэд хүргэх зорилготойгоос гадна хариуцлагатай уул уурхайг дэмжих, байгаль дээлтэй техник технологиг сурталчлах, байгаль орчны тухай хууль тогтоомжийг түгээх, мөн байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн биелэлтэнд олон нийтийн хяналтыг тавиулах, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах гэсэн үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Байна уугүй юу гэдэг дээр бид нар бас тийм заавал